одоо ингэж л ялгах энэ нэг юм дурдаг баг. Оо, доктор салгацсан. Үрий ингээ гарч ирж байна. Оо, чичир цаа айж байгаа юм шиг нөгөө даар цаа юм шиг чичрээ гарч ирж байна. Шууд 10,000 доллар. Шууд 10,000. Өгөх юм гэж. Фүү. Амар байгаа зин удаагийн айдсын туршилт. За би нийт айдаг бүх зүйлээ ингээд чагсааж бичээд ингээд 100 айдас бичсэн байгаа. Айдаг зүйлээ гэсэн үг. Амар их байна уу? Гэхдээ зөвхөн миний айдас биш. Нийт дэлхийн хүн ам ер нь дийлэнхтэй юу юунаас айдгийн те маш сонирхолтой айдсууд байдаг юм билээ. Тэгээд би бүгдийг чагсааж бичиж агаад нийт 100 айдсыг гаргасан. За энэ айдсын листээ би 7 хоногт нэг удаа нэг айдсыг туршиж үзнэ. Өнгөрсөн 7 хоногт би хамгийн энгийнээс нь эхлэе гэж бодоод парк дээр хүүхдийн тоглоомын парк дээр хамгийн амар айдаг байсан 3 тоглоом дээр сууж туршсан. За энэ удаагийнх бол би дрифт гэдэг спортыг сонирхож үзлээ. Гаднаас нь харуул үнэхээр амар байсан. Ер нь бол дрифт хийдэг машин чинь хөндлөнгөөрөө л явд юм билээ шүү дээ. Ерөөсөө энгийн машин шиг ингэ чигээр явдаг юм билээ шүү дээ. Ингээл хөндлөнгөөрөө явж байдаг юм билээ шүү дээ. За энийг би туршиж үзсэн байгаа. Тэгээд дэлхийн нийт хүн амын айдсыг ер нь 5 ангилт юм байна. Дахиж хизээж туршиж үзэхгүй би болио. Би үнэхээр сүнсээ залтлах юм байна гэдэг айдсаа хамгийн дээдлэн буюу S ангилалд оруулалт юм байна. За дараагийнх нь болохоор A, B, C, D гэдэг ингээд ангилаа явуулт юм байна. D-д нь орох юм бол мэдээж би дахиж туршиж үзэх юм байна. Амар биш юм байна. Ер нь ажгүй юм биш үү гэж бодсон зүйл хамгийн сүүлд нь оруулдаг гэсэн үг. За тэгээд би өөрийнхөө айдаг айдсаа бүгдийг нь эхнээс нь туршиж үзээд явж байна. Энэ бол миний 2 дахь айдсын жигсаалт дрифт гэдэг спортоор хамтдаа хэлцгаая. Тэгвэр ингэ зүтсэн. Онцгүй байгаа. Ингээ уртлын хэсгээ таад харуулах гэдэг зүчээд байгаа шүү. Машин суух юм байна. Ингээ дууг нь сольж ийн гинэ. Эндээ суудсан байна. Нөгөө нэг гоё бүтэм юм шиг байна. Ингээ зүтсэн. Ууя өөр амар гоё юм өмсчдэг. Надаа ямар нэгэн хамгаалт Зүгээр байхгүй зүгээр гайгүй. Ууя хамгаалт бүсмэс байхгүй. What? Манай шилдэг тамирч штэ. Юу? Хамгаалт өөр хамгаалт бүсэд гэж би байхгүй. Зүүж өгнө үстэй. Нэрнэсээ байхгүй мó? Байхгүй. Зүгээр л санаа зовхгүй. Өөр болохоор ингэж өгөөд Дугуй чангалаагүй буудчихаа. Ой, дугуйг чангалаагүй гэж юу? ёо гал. Тэр аюулгүй бүх юм мэдчихсэн. Ёо мэдэрч байгаа мó тий. Дууга мэдэрсэн үү? Ямар амар юм бэ? Хажуудаа хүн суулгаж явдаг юм уу? Яагаад энэ байхгүй байгаа? Оо, чангалагдаг байна. Нөгөө талаа.
Бай чирийг өгсөд юм. Йоо. Йоо. Йоо, түр. Машинаа салах юм уу? Аа, за. Эцээ. Тэд хардаа таа. Йоо. Энэ бүс баг мó? Бүс байгаа. Саяны машин бүс байхгүй шүү. Ой, байж байгаа камер ундлаа. Камер үсрэх гээл. Аль камер? Наадах чи. Гайг байна. Наа чи үсэрч гараа алгачихгүй. За. Йоо. Хамгийн солоонод. Таавалцтай яах вэ? Өдөр татвал юм үстэй. Айгүй шүү. Дахиад явах юм уу? За юм араас нь. Болцоо. Яа. Ай. Яа зүрхэнд. Эцэн зүрхэнд. Оо, доктор салгацсан. Үгүй ингэ гарч ирж байна. Оо, чичир цаа айж байгаа юм шиг нөгөө даар цаа юм шиг чичрээ гарч ирж байна. Гэтэ ер нь бол энэ донтхор юм байна. Аа, бас гоё өдрөнд шүү. Оо, ямар сони юм бэ? Донтох магадлалтай тийм мэдрэмжийг өгд юм бэ. Хөө, адреналин гэж та ингэж ялгах тийм мэдрэмж өгдөг баг. Одоо арай өөр өдөр. Сууч. Одоо байж. За бүсээ зүгээр тийм байж байгаа. Үгүй ээ зүгээр шээ. Хүнээс солиод явах. Хүнээс солиод машинаас солиод.
мэдгүй юм ямар амар юм бэ үнэ дээр. Хүн нь хавран дээр нь гараад ороод байгаа юм. Амар хүмүүс вэ юу? Болцоо. За энэ үний төвлөлт. Аа за. Хүү. Нөгөө орс контент бүтээгчийн үдэлтэй хийж өгч байгаа юм байна. Үдэлтэй бичлэг. Тэнд нь орлоо. Гал. Ста энийг гал их байна. Гурван төрлийн машин цуулаа шүү сая. Энэ машин цуусан, энэ хар цуулаа. Нөгөө цаана нэг юу гэсэн амар болсон байна нэг. Нийл хараалцсан. Тийм байх уу? Надад харагдахгүй байна. Нөгөө нэг дугуун үргэлээд шатаад юу ачдаг юм байна. Нөгөө нийл утаа болоод нүүр мөр ингээ нийл тортог болчихсон юм байна дугууны тортог. Энэ машины үнэлгээнд сонирхолтой 300 сая төгрөгийн үнэлгээтэй гинэ. Яагаад гэсэн чинь доторх одоо тоноглолын үеийн те хамаг юм нийлээд 300 сая төгрөгөөр үнэлэгддэг гин. Тэгээ энэ болохоор мэрэгжлийн ангиллах гин. За бас нэг машин байсан шүү дээ. Хар цагаан. Тэр нь болохоор сонирхогчийн ангиллалын машин. Тэр нь нэг 150 орчим сая төгрөг байдаг гин. Тэгээ нэг удаагийн бэлтгэлээ хийхэд доотлон 10 дугуун хэрэгтэй. Нэг дугуун л хийхэд 300 сая төгрөгийн үнэтэй байдаг чинь. Ямар амар зарлагтай спорт вэ? Тэгээ бүр гайхлаа. 63 гэдэг газар налахаас ер нь налахын юм байна. Тэгээд дрифт хийдэг сонирхдаг залуучууд бүгдээрээ ингээд нийлээд өөрсдийнхөө хөрөнгөөр ийм дрифт хийдэг талбай засаж янзалж төгчүүлсэн юм байна. Тэгээд эндээ ер нь хүсэл сонирхлоороо нэгтээд сайхан интернетийн ялгуулдаг байна. Йоо тэгсэн чи яасан гэж би фирлистээ бичиж агаад айцаа ажил болгоцсон нэг хүнтэй санаандгүй таарсан. Энэ бол Оросын экстремал каскадер контент бүтээгч Евгений. За тэр үедээ Instagram-да 3 сая 200 мянган дагагчтай заяа. За түүнийг олон хүн айцаа контент болгосон хүн гэж бараг тэгж нэрлэдэг заяа. Барилгын дээрээс машинтаа үсрээд хөдөлж байгаа автобусны шилээр нисчмэсээд 15 метрийн өндрөөс машинтаа унаад бүр амьд гарсан гэж байгаа. Хоёр амьтаа юм шиг бүр амар угааз. Тэгээ заримдаа айцаа яг ингээд дагаад талахаар яг хэрэгтэй хүмүүс замс таардаг юм шиг тэгж санагдлаа. Үнийг яаж би одоо яах юм бэ? Зүгээр дийдэг хэвстэй яагахаа яа. Ямар юм бэ те. 6,000 гаруй хүн зогсон энэгээр. Оо наач биш байна. Шууд 10,000 доллар. 6,000 гаруй шууд 10,000 гээд 23,000 доллар авсан. Юм уу? Хийж өгөө. Оогоос ч яах вэ? Если папио ч даа. Матка гэж нуугаж байгаа. Шууд 10,000 доллар. Шууд 10,000. Өгөх юм уу? Самсамай чагаар. Энэ стайл чамэр юм. Зүг юм байна. Монголиа. Боо байнаар зоолгоч. За ингэ зоол Монголын хамгийн анхны нэрэн дөрөв. Таад чигээ сонсоод байгаа тийм байна. Яа, өнөөдөр нэг иймэрхүү нэг дрифт хийж байгаа хүний хажууд сууж үзлээ. Яг дрифт гэдэг зүйл яг юу юм гэдэг тогоонд нь орж маш сонирхолтой ертөнцийн талаар мэдлээ өнөөдөр. Тэгээд ер нь бол дурлагаар юм байна. За би одоо өнөөдрийн туршиж үзсэн зүйлээ айцынхаа ангилалд оруулъя. Би энэ ангиллыг хамгийн сүүл буюу D ангилалд оруулж байна. Огтхон ч айгаар зүйл биш юм байна. Харин ч бүр илүү дурлагаар зүйл юм байна. Би магадгүй дрифт ч юм болох хүслээрээ тууштай явж чадах юм бол бараг магадгүй шүү. Тэгж их надыг дорлуулж чадлаа. Дрифт хийдэг хүмүүсийг ямар их ойлгоо сая. Үнэхээр надад аюу хөөрхөн санагдлаа юм. Тоглоомороо тоглож байгаа юм эрэгтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Ингээд тоглоомоо машинаараа одоо жишээ нь тоглож байгаа Лего машинаараа хоорондоо би ийм машинтай энийг хартаа би ийм машинтай ийм юм хийсэн шинэ юм хийчлээ хартаа. Өө чинийх ясан гоё юм аа. Чинийх ингэдэг байж тэгэл те. Тэгж ингээд хоорондоо нэг машиныг тоглоомыг ингээд нэгэнтэйгээ хуваалцаад бүр үнэхээр үнс сэтгэлээсээ чин сэтгэлээсээ баярлаад инээлдээд баяр хөөргийг мэдрээд кафег мэдрээд бүр яг тэгж байгаа хүүхдүүд чиг надад мэдрэгдлээ. Бүр яг ингээд харахаар холоос ингээд харахаар ингээд зүгээр нэг юм ахнар бүүнд ингээд зогсоогоод инээлдээд байгаа байхгүй. Тэг ингээд орчинд нь очиод ингээд хажуугаас нь хараа зогсохоор яг л надад тийм мэдрэмжийг өглөө. Үнэхээр тийм хөөрхөн ийм цагаан ийм энерги мэдрэгдлээ. Тэг ямар гоё спорт юм бэ? Ямар гоё хобби юм бэ? Зүгээр гаднаас нь харахад зүгээр л ийм мөнгө өрсөн те. Эсвэл ингээд бүдүүн яндангаа дуургаал хотыг амир муухай харагдуулаад өнгөрөөл идэг хүмүүсийн хараалыг идэлээдэг тийм амьтад чиг ер нь надад би ч гэсэн яг тэгж л бодож исэн. Тэгсэн чи яг орчинд нь очиж хуушаал өөр юм байна. Эдгээр чинь зүгээр л нэг хобби биш. Бүр тусдаа стандарт гэж байдаг юм байна. Тэгээд цагтаа нартаа хүртэл хамтарч ажилладаг юм байна. Маш тийм зарчимч хариуцлагатай юм мундаг хүмүүс байдаг юм байна. Эмэгтэй хүмүүс ч гэсэн бас байдаг гэж юм.
8 настай 15 настай тамирчин хүртэл байдаг гэж байна. Үнэхээр сонирхолтой угаасаа дуурлахаар юм байна. Тэгээ ийм гоё малгай бэлгэн авсан би. Тэгэж байна. За нэг иймэрхүү л өнгөрлөө. Тэгээд өнөөдрийн айдсын туршилт маань үнэхээр надад гоё мэдрэмжийг өгч чадлаа. Үүнийг би бол айдас гэж хэлэхэр юм байна. Эхэндээ би бол айсуун хамаг би жичрээл те хамаг би чангалал миний цээж ингээл нэг юм ингээл дарцсан юм шиг санагдаад ингээл ерөөсө зүгээр болохгүй байгаа л орилоо л тийм байсан. Хамгийн сүүлд нь харин надад зүгээр дахиад сууя дөхүү дахиад сууя дараагийн тэмцээнд хизээвэ очие гэдэг дээрэл тавьсан байж байна би. Тэгээд дрифт сонирхдаг яг энэний төлөө олон жил тууштай явж байгаа ах нарыгаа хүмүүсийг бас залуучуудыгаа маш их ойлгож авлаа. Бас их үнэллээ. Дэмжмээр санагдлаа. Нэг тиймэрхүү өнгөрч ин да өнөөдрийн маань бичлэг. За тэгээд дараагийн бичлэг маань юу байх нь вэ? Юуг илүү сонирхолтойгоор туршиж үзэх нь вэ? Тэр маань намайг ойлгож чадах нь вэ? Айдсын ямар ангилалд минь орох нь вэ? Тэрийг хэдүүлээ дараагийн дугаараас авч үзье. Тэгээд хамт байсан баярлалаа. Хамт байдагт бас маш их баярлалаа.